Өнөөдрийн хичээлээр бид үйл үгөө ховлох нөхцөлүүдийг цааш нь үргэлжлүүлээд үзнэ. Үйл үгийн захирах хүсэх төлөвийг өнөөдөр үзэх юм. Тэгэхээр үйл үгийн захирах хүсэх төлөв гэдэг нь 1 2 3 дугаар үед тушаасан, гуйсан, захирсан ийм олон утгатай нэлээд хэдэн нөхцөл дагаврууд байдаг. За тэгэхээр зэрэг энийг бол чухам ямар бид хэддүгээр бидэн захирсан, гүссэн, гуйсан гэдэг тэрийг бүгдийг ярих юм бол бас цаг нэлээд авна. Бид зүгээр шууд дагавраа бичээд дүрмээ тайлбарлаад явъя. За яг игүүлэх дороо А юм уу Этэй. За энэ ертөнцийн цагийн монгол хэлэнд бол я байж болно, ёо байж болно, е байж болно. Энэ бол явъя, ирье, босё, килие, санья гэдгийн яе. Иктум. За энэ бол гэтун. Иктун дагавар. За зүгээр 92-ийн Г байна. За энэ бол ертөнцийн цагийн монгол хэлэнд бол ганц шинэ үсгүүд бол 1 Г-гээр бичнэ. За энэ бол явгтун, эрэгтун, очигтун гэдгийн иктун. Энэ бол явг, эрэг, очиг, хэлэг гэдэг тэр жившөөрсөн утгатай хэрэгжилж байгаа тэр Г. За дараагийнх нь бол гара, гэрэ. Эрэг үгэнд гарагийн залгана, эм үгэнд гэрэгийн залгана. Гара, гэрэ. Энэ бол ара, эрэ, оро, өөрөө гэсэн ийм дөрвөн хувилбартай бичдэг. Яваарай, килээрээ, очоорой, мэдээрээ, санаарай гэдэг монгол үгсэд бол гара, гэрэ гэж бичдэг. За гасаа гээсэ. Гасаа гээсэ. Гасаа гээсэ. За ертөнцийн цагийн монгол хэлний бол аасаа бас дөрвөн хувилбартай аасаа, ээсэ, оосоо, өөсөө, өгөөсөө, килээсээ, бодоосоо, санаасаа гэдгийн аасаа. Гаач гэж. Гачи, гэчи. Энэ бол аач, эч, оч, өч шаардсан утгатай. Яваач, ирээч, килээч, очооч гэдэг. За гуузай, гүүзээ гэдэг. Гуузай, гүүзээ. Ертөнцийн цагийн монгол хэлний уузай болгоомжлсон утгатай утгыг заадаг. Үүзээ, уузай, үүзээ, килүүзээ, явуузай, мэдүүзээ гэдэг нөхцөл. За цаана нь сугай, сүгэ. За энийг дор нь биччихье. Сугай, сүгэ. Тугай. Манд тугай гэдгийн тугай. Эм үгэнд бол түгэ. Түгэ. Тугай, түгэ. Сугай, сүгэ, тугай, түгэ. За тэгэхээр энэ бол энэ нөхцлүүдийг үйл үг ховлогдох нөхцлүүдийг бол захирах хүсэх төлөвийн үйл үгийн захирах хүсэх төлөвийн нөхцөл гэж хэлдэг. Бид өмнөх хичээлүүдэд бас анхааруулж байсан. Ерөөсөө монгол үгт бол эм үгэн залгадаг ийм хосоороо хоёр л хувилбартай эрүүгийн хувилбартай дагаврууд байдаг. Ертөнцийн цагийн монгол хэлний шиг ийм дөрвөн хувилбартай дагавар бол байхгүй. Өмнөх үг нь эрүүгэл байвал энэ гатагийн эм үг байвал гэтэйг нь залгана. Энэ бол ингээд хосоороо байгаа. Хосоороо байгаа дагавар. За энд бол энэ ихшгийг А-гаар дуудуулна, Э-гээр дуудуулах учраас ганцхан хэлбэр байгаа хэрэг.
За тэгэхээр эндээс энэ сугаа сүгэ тугай түгээгээс өмнөх үүнээс өмнөх энэ захирах хүсэх төлөвийн бүх нөхцөл энэ нөхцлүүд бол түрүүний хичээл дээр ярьсан холбох их шиг авдаг нөхцлүүд. Өөрөөр хэлэх юм бол үүнээс өмнөх яа е ихтун аг иг гара гэрэ гаса гэсэ гач гэч гууза гүүзэ энэ нөхцлүүдийг гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн үндсэн залгуул дунд нь гидс холбох их шиг жииргэлдэг. Энэ сугаа сүгэ тугай түгэ хоёр бол холбох их шиг авдаггүй. Өөрөөр хэлэх юм бол энийг бол гийгүүлэгчээр төгссөн үйл үгийн үндсэн жигшгээр төгссөн үйл үгийн үндсэн шууд залгана. Шууд залгана. За жишээ энд за гар эр гэдэг хоёр үгэнд залгая да. Гар яв гэдгийн гар эр нааш эр гэдгийн эр гэдэг хоёр үгэнд залгаад үзье. За гарыг эхлээ зэрэг нэгэнт энэ гийгүүлчээр төгссөн үйл үгийн үндсэнд яг залхад холбох их шиг гидс жиэргэлдэг учраас ингээд гаруу яа гарагтун гэвэл гаруг тун бас энд гидс жиэргэснийг хараарай. Гараг за тэр эндээс гаруул гараг гэхэд гаруг бас гидсэн жиэргэлээд гараарай гэвэл гаруу гараарай гараасай эндээс гараасай гэвэл гаруу сай гараач гэвэл гаруу чи гараач гаруузай гаруу гуузай чи эндээс гаруузай гэвэл ингэж үчнэ. Гар сугай гэвэл за тэр сугай сүгэ дагавар нэг холбох их шиг авдаггүй учраас шууд сугайгээ залгаад гар сугай гар тугай гэвэл бас шууд гар тугай за тэгэхээр гар гэдэг гийгүүлчээр төгссөн үйл үгийн үндсэнд энэ гуузаагаас өмнөх бүх энэ нөхцлүүдийг залгахад энд холбох их шиг гидс жиэргэлж бичснийг ажиглаж байгаа үедээ. За нөгөө хэлбэр нь бол эм үгэнд залгадаг хэлбэрүүд. За эр гэдэг үгийн тухайд бол нэгэнт ирээ ингээд тэр сүүл бол шүд болчихно. Тэгэл энэ дээр энэ бүх дагаврыг зүгээр шууд залгана. Ямар ч өөрчлөлт байхгүй. Энэ дээр нэмж хасах юм байхгүй. Жишээлх юм бол одоо эрье гэхлээр зэрэг эрэ эр түгэ гэвэл ирэ түгэ. Харин энэ эр гэдэг үг бол эм үг учраас эм үгийн хэлбэрийг залгачих нь гэсэн үг. За хичээлийн сүүл хэсэгт нүүдэл тогтоож ахуулах зорилгоор заадаг үгсээ цааш нь өргөжлүүлээ да. За энд бол ойролцоо бичлэгтэй үгнүүд байна. Хэлбэрийн хувьд бол ойролцоо үгнүүд байна. Авхай, абгай, абуугай ийм гурван үг байна. За эхний энэ авхай гэдэг бол эмэгтэй хүнийг хүнд итгэсэн үг. Ноёны авхай ч гэдэг юм уу. Энэ авгай гэдэг бол эхнэр.
айлын авгаа эхнэр гэдгийн эхнэр. Энэ авгаа гэдэг бол одоо шинэ үсгээр авгаатай нь адилхан бичдэг болчихож энэ бол ерөөсөө хүнийг хүндэтгсэн үг. Эренчин авгаа ингэж бичлээ гэд одоо бичгэд хэрэгэлдэг. Ерөөсөө хүнийг хүндэтгсэн үг авгаа гэж. Авгаа, авгаа, авгаа. За. Аврах гэвэл абурахо. Модонд авирах гэвэл абарихо. За энэ яхан бичлэг ойролцоо учраас бас нүдлээд энэ бол аюулаас аврах гэдгийн аврах. Энэ нь бол юмд авирах гэдэг үгийг абарихо гэж үчдэг. За өвдөх гэдэг үгийг бид түрүүн яхан өвөрмц үчлэгтэй учраас эбит хүү. Эбит хүү. Эвдэх гэдэг үгийг бол эвдэ хүү. Энэ бол эвдэд сүйтгэхийн эвдэх. Энэ нь өвдөд зовхын өвдөх. Өвдөх. Тэгэхээр энийг хос хосоор нь хараад нүдлээд аваарай. За хоёр янзын өвөр байна. Ар өврийн өврийг бол өвөр гэж ингэж үчнэ. Уулын өвөр гэвэл одоо ингэж үчнэ. Өвөр хангай гэвэл ингэж үчнэ. Гэтэл дээлийн өврийг эвэр гэж үчдэг. Энэ бол ар өврийн өвөр. Энэ бол дэвлийн дээлийн дээл гэдгийг дэвл гэж үчдгийг түрүүний хичээлүүдээр бид төгсгөлийн өмнө уншиж байсан дээ. За хоёр янзын эрх байна. За энэ бол эрх мэдлийн эрх. Гэтэл эри хэ. Энэ бол цэцгэн эрх, сампингийн эрх, маань уншдаг эрх. Энийг бол эри хэ гэж үчнэ. Энэ нь бол эрх мэдлийн эрх. Эрх. За өнөр. Өний эр. Энэ бол өнөр олон гэдгийн өнөр баян өнөр өтгөн гэдгийн өнөр. Үүнтэй бас бичлэг ойролцоо үнэр. Үнэр гэдгийг үүнүр гэж үчдэг. Гэхдээ энд бол бас нэг зүйлийг сонирн болгоод хэлэхэд бол үнсэх гэдэг үгийг үүнүс хүү гэж үчдэг. Энэ үнэр гэдгийн үнүү, үнсэх гэдгийн үнүү энэ бол язгуур нэг. Ер нь Монгол хэлэнд бол үнсэх үнэрлэх хоёр бол үг нь нэг гаралтай. Утга нь ч гэсэн нэг гаралтай. Энийг бас анхаарч ав. За өрөө тасалгааны өрөө. Өрүү гэ. Өрөө. За тэгвэл өргөө гэрийн өргөөг өр гүү гэ. Энэ бол өрөө тасалгааны өрөө. Энэ бол өргөө гэдэг маань гэрийн хүндэтгэл өргөө. За тэгэхээр энийг хос хосоор нь ингээд хараад нүдлээд аваарай. За өнөөдрийн хичээлээр энэ хэдэн үгийг за авхай, авгаа, авгаа, аврах, авирах, өвдөх, эвдэх, ар өврийн өвөр, дээлийн өвөр, энэ бол эрх мэдлийн эрх. Энэ бол сампингийн эрх ч юм уу, маань уншдаг эрх, цэцгэн эрх. Энэ өнөр өтгөний өнөр олны өнөр. Үнэр гэдгийг үүнүр гэж үчнэ. Энэ өрөө гэдгийг өрүүгэ, өргөө гэдгийг өргүүгэ гэж үчдэг байна. Монгол өчгөр бол эми ном ариун олон байдаг. 19-р зууны алдарт монгол эмч Жамбулдоржийн зохиосон Ангаан үйлдэгч Аршааны нүрийг эндүүрлгүй танин барих, урлах ухааны толинд
дүр тодруулсан гайхамшигт үзэсгэлэнт нүдэн чимэг гэмэх судар бол их алдартай судар байгаа юм. За энэ судраас нэг хэсгийг энд уншъя. Энэ цөв цагт шунал тачаангуй уур хэлэн мунхаг дэнгийн эрхэнд ихэд автсаар кишэр ватхан үүсгийн шалтгаан нөхцөл маш харивдж ам булаагч өвчин төгсөн байнам гэж бичсэн байгаа. Тэгэхээр зэрэг Монголын уламжлалт ангаа ухаанд бол кишэр ватхан гэдэг 3 гол 404 өвчний үндэс гэж үздэг. Тэрний үндэс нь бол шунал, уур, мунхаг гэдэг хүний энэ сэтгэлийн муу гин бол тэр өвчний шалтгаан болдог гэдгийг энэ тайлбарлсан байгаамаа.